Hi guys. Оюка байна. Эрдэн байна. За тэгэхээр өмнөх бичлэгүүдээ ч оруулаагүй гэж дахиад нэг бичлэг оруулах гад хийх гээд сууж байна. За энэ удаагийн бичлэгээр юу ярих гэж байгаа вэ гэхээр 26 оныхоо vision board-ыг хийсэн байгаа. Өмнөх жилүүдэд хийнэ гэж ярьжсэн хэвнээ. Ерөөсөө хийж байгаагүй. Тэгээ энэ жил болохоор vision board-оо хийгээд 26 онд юу хиймээрэн, ямар зорилготой байна гэд манай гэр бүлийн зүгээс хийсэн байгаа. За vision board-оо хийх самбар дээр ерөөсөө хадаагүй. Хамгийн их хардаг өдөр тутамдаа хэрэгэлдэг хөрөгчөн дээрээ наасан байгаа. За тэгээд хөрөгчөн дээрээ наагаад өдөр болгон хараад өдөр болгон түүнийгээ санаад тэгээ одоо та бүхэндээ энэ жилийн 2026 оны vision board-оо хэлбэлээ. За энэ жилийн vision board-ыг ерөнхийдөө нэг иймэрхүү чиглэлээ. Тэгээд хөрөгчөн дээрээ нааж байгаа болохоор ийм соромжнууд аваад тэгээд ингээд наацсан байгаа хгүй юу. За энэ дотор миний тэгээ бас удаанагийн бас эрдмийн ингээд бид гурвуулангийнх нь хиймээр байгаа зорилгонууд маань байгаа гэсэн. За эрдмийнхийг болохоор илүү дэлхүү би бодож байгаа иймэрхүү юмнууд энэ жил бас өгөхтэй зориулаад хийх хэрэгтэй байна гэдэг юм барьсан байгаа. За хамгийн түрүүнд болохоор нэг юм hobby time гэсэн баггүй. Энэ нь юу вэ гэхээр ерөнхийдөө яг hobby маань юу вэ? Ямар hobbyтэй вэ гэдэг тийм ер нь бодоод хахаар би нэг жоохон тийм хоббигүй юм шүү санагдаад. Тэгээ ямар хоббитэй болох вэ гэж бодох. Хоббигоо олох зорилго байгаа. За энэ хоёр болохоор ер нь төстэй. Одоо надад хоёр ерөнхийдөө энэ жил илүү өөрсдийнхөө бие дээр анхаарал илүү гоё өөрсдийнхөө хүсэж байгаа биеийн дээр очно гэсэн зорилго тавьсан байна. За энэ хоёр бас ижилхэн. Энэ нь болохоор бид хоёр илүү олон ном уншаад түүнээсээ үлгэрлээд хүүхдтэй бас илүү ном уншдаг, ном ярьж өгдөг. Манай хүүхд ерөнхийдөө үлгэр энэ төр ярьдаг л да. Гэхдээ илүү ном тийм илүү сайн ярьдаг болгох зорилго тавьсан байгаа. Тэгээд дараагийнх нь болохоор мэдээч өдөр сар болгон орж ирж байгаа мөнгнөөс ерөөхдөө хоримтлуулаад тэгээд явахаар утсан байгаа. За энэ хоёр болохоор удаанагийн зорилго мөрөөдлөд. За энэ хоёр одоо манай хүүхэд нэлээд том болсон болохоор PlayStation тоглоно гэж тэгээд PlayStation-ы зураг авах зорилготой. За удаанаа болохоор ноутбукээ солих шинжлэх хэрэгтэй гэж тавьсан байгаа. За энэ болохоор ерөнхийдөө аяллалын зорилгын яг 3 хүнтэй зураг олох гэсэн чинь яг гоё таалагдах зураг байхгүйсэн болохоор гуруулаа аялаад тэгээд би ингэж зураг авах сонирхолтой байгаа. За энэ дээрээс хэлэхэд ерөнхийдөө яг зорилгоудаа харж агаад
яг нөгөө нэг бодтой тэгээд яг ийм шийдэм гэх юм уу яг тэгин ингэн гэдэг зорилго бол тавьсан байгаа байхгүй. Жишээ би бол ядаж 10 ном хамгийн багадаа 10 ном уншсан байхаар гэдэг ч юм уу те. Энд болохоор халуун орон руу яг дараа жилийн 12 сард халуун орон руу аялахаар төлөвлөсөн. Мэдээ ингээд яг бодтой яг тэдэн сарын тэдэн ч гэдэг юм уу ийм зорилго тавьд илүү хэмждэг гэж сонссон. Тэгэхээр илүү төлхөө тийм байдлаар бодож байгаа. За би уцаа шинжилээд одоо 9-10 сард ерөөхдөө гэхэд нэг iPhone-тай би одоо Samsung-аар бичдэг. Samsung таахгүй iPhone руу нөөх сонирхолтой бас бодолтой байгаа. Ингээд iPhone-ийнхоо утасны зургийг оруулж өгсөн байна. Энэ болохоор яг миний хувийн зорилго. Одоо ерөөхдөө ингээд багшаараа стад нэг 6 жил болоод айгүй олон юм сул материалууд байгаа байхгүй. 8 дугаар анги, 7 дугаар анги, 6 дугаар анги гэсэн ангиар айгүй олон сул энэ тэнд нөгөө нэг одоо бүгдийн нэгтгээгүү тийм байгаа. Тэгэхээр би энэ жилдээ ерөөхдөө яг 6 дугаар ангийн бүх хичээлээр ингээд даалгаврын сан ерөөхдөө үүсгэх зорилготой байгаа. За энэ болохоор би зулаа найз дээр очиод ерөөхдөө гараар юмлаа. Тэгээд давс нөгөө байны давс центр хийж сурж байгаа байхгүй юу? Тэрийгээ илүү сайжруулад өөрөө бас илүү ингээд сайн хийдэг болох зорилго тавьсан байгаа. Тэгээд YouTube дээрээ илүү идэвхтэй олон видео. За одоо би чи өнгөрсөн жил гэхэд бараг ганц видео хийсэн юм уу? Бараг видео хийгээгүй ч юм уу? Тэгээ яг хөө энэ би өгөн ингээ хүсэлтэй сонирхолтой байгаад байгаа байхгүй. Тэгсэн юм ингээ заримдаа хичээ. Тэгээд хийж чадахгүй байгаа. Одоо тэрийгээ илүү сайжруулад хийнэ. За энэ сүүлийнх нь за энийг түрүү хэлсэн шүү дээ дасгал хийнэ. За сүүлийн энэ жил тавьж байгаа сүүлийнх нь зорилго гэх юм бол тэр энэ хүүхэлдээ яг энэ том дугуй унгаж өнөөр сурах тийм зорилготой байгаа. Автагаа хоёлаа нийлээд дугуйгаа унаж явах гэх юм уу? Хүүхд рүүгээ чигсэн дугуй наад 2 дугуйтай дугуй өндөр унуулаад сургах тийм зорилго тавьсан байна. За одоо тэгээд ерөөдөө 26 оны маань vision board нэг иймэрхүү сайхан хөрчин дээрээ наагаад өдөр болгон харж байгаа. За 26 он дуусахад дараагийн vision board хийж эхлэхээс өмнө мөн ялгаагүй эдгээрээс яг аль аль нь бүтсэн байна, хийсэн байна, зорилгодоо хүрч чадаагүй бол яагаад вэ гэдэг талаар мөн ярилцаад дахиад нэг видео бодвол орох бах. Бүтсэн бол лайк дараарай. За мөн тэгээд энэ жилийнхаа vision board-ыг хийсэн бол ямар зорилго тавиад хэрхэн яаж биелүүлэх гэж байгаа вэ гэдэг талаараа бас сэтгэл бичээрэй. Дараагийнхаа бас дараа жил дээрээ хэрхэн хийх талаар бас ханараас өглөө жишээ аваад илүү сайжруулад хийнэ гэж бодож байна. За ингээд дараагийн видео хүртэл баяртай.